Christmas bread тавтаа морилцгаано. Маш олон хүмүүс нойтын хөрөг яаж хийдэм бэ гэсэн асуултууд тавиад байсан. Тэрний хариу олгоод өнөөдөр энэ бичлэг оруулж байна. За өнөөдөр ингээд нойтын хөрөнгө хийхдээ би одоо зүгээр л ус гурил хоёроо хольж хийн. Тэгээд өдөр болгон энийгээ дагаад ингээд 7 хоног та нарт юу болж байна гэдгийг ингээд харуулсан явна. Тэгээд хамгийн сүүлд нь гаргасан хөрөнгөөрөө талах юм. Тэгэхээр өнөөдөр бол эхний өдөр. За эхний өдөр болохоор зэрэг би энд 50 г ус, 60 г гурил хийсэн байгаа. Яагаад ингэж 50-50 харьцаатай биш байгаа юм бэ? Яагаад ус нь баг гурил нь их байгаа юм бэ? Тэгэхээр зэрэг би энэ гурилын дотор байгаа бактерийг мөн усан дотор ч байгаа ш, агаарч байгаа. Гэхдээ ихэнх сайн бактериуд маань бол гурилын дотор байдаг. Тэгэхээр энэ бактерийг би тижээгээд цааш ингээ үржүүлэх гээд гурилын нэг жоохон илүү хийгээ явж байгаа шүү. За яа. Тэгээд ер нь бол хөрөн гарахтаа болж игэл шил юм уу? Одоо шаазан ч юм уу? Тиймэрхүү сав ашиглуулах зүгээр эдгийн. Тэр нь болохоор зэрэг байгалахаараа одоо ингээ арай нэг амьсгалдаг бүтээгдэхүүн шүү дээ. Тийм төмөр ган сав бас байж болно л доо. Гэхдээ бол тийм хөнгөн цагаан энэ янз бүрийн тийм уруулд орохоор савнуудыг бол хэрэглэсэн хэрэггүй. Яагадгүй нойтын хөрөнгөний бактери ч өөрөө болохоор зэрэг нөгөө организм нь ингээд өсөж үржих явцдаа хүчил ялгаруулдаг шүү дээ, тийм ээ. Тийм учраас одоо тэр нөгөө савнуудтай чинь эсэлтгээргүй тийм савнуудыг сонгороо гэж хэлмээр байна. Савны сонголтын хувьд болохоор зэрэг одоо шилэн сав байвал илүү зүгээр. Яагадгүй гаднаас нь хараад ямар процесс явагдаж байна, хий гарч гин үү, хэмжээ нэмэгдэж байна гэдгийг харахад одоо илүү хялбар. Ялангуяа анх хөрөнгө гаргаж байгаа хүмүүс тэгэхээр шилэн сав байвал илүү тохиромжтой. Одоо ямар ч барианы шилийг ашиглаж болно шүү дээ. За энийг ингэж тутагчнаа. За ингээд хөрөнгөнийхөө эхний өдөр ингээд зуураад орхичлоо. Тэгэхээр мэдээж хэрэг гурил нь их байсан болохоор зөв нэлийн өтгөндөө ийм зураг болж байгаа. Нойтын хөрөнгөний бактери үржих явцдаа хүчил ялгаруулдаг учраас явандаа ингээд шингэрээд ирнэ. Тэгэхээр өтгөн зурж эхэлж байгаамаа. За тэгээ тага болохоор зэрэг ингээд жоохон хилтгий тавина. Энэ ямар нэгэн газараар одоо нэг агаар ороод агаарын солилцоо явагдахаар тэгжээж маань нөгөө бактери маань үржин гэсэн үг. За ингээд 2 дахь өдрийг болтолхүүлээ да. За одоо ингээд сайхан өдрийн гэгээтэй наранд одоо ус гурлаад зураа тавьсан байна. Тэгээ одоо ингээд харах уу болж ин та нарт одоо ер нь цагийн баримжааг 24 цагийн турш бичиж байгаа шүү гэдгийг харуулахын тулд энэ цонхны жоохон гэрэл оруулаад тавьсан байгаамаа. За эхний удаа жоохон туршлагатай нөгөө савн дотроо зураад тэгээд тэр чигээр нь тавьсан нөгөө савнд маань шилний маань гадаргуу дээр гурил маань ингээд наалдаад ингээ хөрөнгөнд болж байгаа өөрчлөлтийг харахад нэг жоохон төвөгтэй байдал үүсэж байна. Тэгэхээр дараагийнхаа цэвэрхэн сав хийгээд тавина. За энэ ингээд ус гурил хоёр нийлхээрээ чухамдаа ямар процесс явагдаж байгаа юм бэ гэхээр энийг autolyze гэж хэлдэг. Ингээ гурил маань дэвтэж байгаа. Гурил маань дэвтээд нөгөө устайгаа холигдохороо энзимүүд ялгардаг. Энэ энзим маань гурилын дотор байгаа нүүрс ус, уургийг ингээ задлаад өгнө. Тэгээд нөгөө нойтын хөрөнгөний бактериуд маань жинхэнэ одоо хоол тэжээлээ олж аваад идээд өсөж үржих процесс нь эхэлнэ. Одоогийн байдлаар болохоор зүгээр ингээ сайхан хавтаагаад, урсаад харагдаж байна л да. За ингээ өглөө болж байна. За өнөөдөр 2 дахь өдөр нь нойтын хөрөнгө гаргаж авах. За эхний өдөр болохоор зэрэг зуурамгаар нэлийн тийм өтгөндөө байсан. Тэгээд явандаа ингээд урсаад ингээд жигтгэн хэлбэрт орсон байна. Тэгэхээр эхний өдөр болохоор бид нар ингээд нүдэнд харагдахуйц тийм өөрчлөлтийг нэг сан ажиглахгүй байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан нойтын хөрөнгө гаргаж авах бактериуд маань ажилдаа орцсон байгаа. Тэгээд энэ болохоор зэрэг ингээд гурил дэвтэх маягтай болсон байна гэдэг чинь нөгөө гурилын бүх хэсгүүд тэгээд нөгөө цавуулга маань устайгаа нийлээд ингээд дэвтээд тэгээд цавуулга үүсээд тэгээ бактериуд маань ингээд хоолоо идээд эхэлсэн байгаа. За тэгээд одоо 2 дахь өдрийнхөө ус гурилыг хийн 50 г ус, 60 г гурилаа хийгээд за тэгээд 24 цаг болоод эргээд уулзцгаая.
За ус гурлаа хойлоод ингээд 2 дахь хоолтой хийгээд тавьчлаа. Тэгэхээр энэ бол нэлээд юм өтгөн зөөрмөг учраас эхлээд нэг жоохон овон тоонтой байсан. Явандаа энэ чинь ингээд хавтаагаад ирж байгаа нөгөө хөрөнгөний маань бактериуд нь алин хэзээ ажилдаа орцсон хоол тэжээлээ идээд хийгээ ялгаруулад ингээд жижигэн хийнүүд үүссэн байна. Тэгэнгүүтээ эн чинь хийнийхээ хажуугаар нөгөө хүчлээ ялгаруулна. Тэгэнгүүт нөгөө зуурмгаа ингээ сайхан шингрээд хавтаагаад ингээ тараад анх нөгөө нэг овон товон байсан тэр маань ингээ алга болж байгаа. Хийнүүд маань ингээд хоорондоо ингээд нийлээд эхлэхээр дээшигээ ингээд под ингээд гараад ирдэг. Тэгээ үүр цагаад эхлэхээр зураг маань яалтчгүй бол дээшигээ нэлийн хүчтэй эрчтэй одоо өсөж байгааг та нар харж байгаа бах. За өнөөдөр хөрөнгө гаргаж авч байгаа өдрийн маань 3 дахь өдөр нь байна. Тэгэхээр одоо 2 хоног хөрөнгө маань одоо ямар процесс явагдсныг цөмөр шинжилж үзье. За тагийн онгойлгонгууд тийм нэг нойтон гурилны үнэр үнэртэж байна. Тэгээд гадаргуу дээр нэмхий үүссэн байна. Өнөөдөр харьцангуй юм дулаахан өдөр байна л да. За тэгээд ингээд шилнийхээ гадна талаас харах юм бол сайн ойртой тарах юм бол юм жижигхэн хийнүүд үүссэн байгаа. Тэгэхээр нөгөө бактери маань алин эзэн хоолоо олоод идсэн баярлцсан. Гэхдээ энэ хийнүүдний юм жижигхэн нэлээд хоол зайтай. За тэгээд энэ дотор ч юм бол бид нарын яг авж үлдэх гэж байгаач бактери байгаа, авж үлдмээргүйч бактери байгаа. Аль нь байгаа. Магадгүй энэ 2 дахь өдрийн дараа ажиглавал юу ч явагдаагүй ч ээжэж магадгүй. Тэгэхээр тэрэнд бол урам хуурсны хэрэг үргэлжлүүлээл яг энэ бичлэгээ үзэл дагаад хийгээд байгаараа. Харьцангуй дулаахан баг болохоор магадгүй. Гэтэл заримдаа 2 дахь өдөр нь учиргүй хөөгд ирдэг. Бас тохиолдол байдаг. Тэр нь юу гэж байгаа юм гэхээр бидний нөгөө тэр нөгөө янз бүрийн бактериуд ингээд хоол олоод идэнгүүтээ шууд үржээд эхэлдэг. Гэхдээ тэр маань яг хөрөнгөний бактери биш. Тэгээ шалгаруулалт явагдаад үргэлжлүүлээд тэжээгээд явхаар нөгөө бидний хүсээгүй бактериуд маань ингээ үхээд тэг яг хүссэн бактери маань тэжээгдээд явна гэсэн үг. Би энийг хөрөнгийг гаргаж авахтаа ингээд хасаад хайдаг тэр аргаар явж байгаа. За тэгэхээр ингээд одоохондоо энэ бол ингээ 220 г болцсон байна тийм ээ. Тэгэхээр энийг чинь талыг хаяхаар 110 үлдэнэ гэсэн. Яагаад хайж байгаа юм бэ гэсэн асуулт гарна. За яагаад хайж байгаа юм гэхээр би ер нь бол ингээд бүх хөрөнгө хамгийн сүүлд гарсан ч гэсэн 220 дээр л байхаар бүх юм ингээд жороо ингээд тааруулаад хийгээ явж байгаа. За хэрвээ хайхааргүй гэж бодъё л доо. Тэгэхээр эн чинь одоо 220 байсан бол энийг 440 болгохын тулд 100 г ус 120 г гурил нэмэх болно доо. Тэгэнгүүтээ дараагийн өдөр нь дахиад тэрийг 2 давхарлна гэсэн үг тийм ээ. Тэрийг дахиад 2 давхарлна. Тэгээ дахиад 2 давхарлна. Ингээд 7 өдөр болохоор хэдэн грамм ус, хэдэн грамм гурил болохыг та нар өөрсдөө яг тооцоод үзэж болно. Магадгүй гэрээсээ нүүж гарахаар бай. За хөрөнгөндөө зай гаргаж гэрээсээ нүүж гарахаар байдалд орчиж магадгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг тийм их материал ашиглаж ахаар ер нь 220 дотроо л байлгаад энийг тэжээгээд яваад ивэл нэг их материал ингээд хайж байгаа юм шиг санагдахгүй байх болов гэж бодож байна. За тэгэхээр энийг талын насгаад талын ингээд тэжээгээд 3 дахь өдрийнхөө хоолтыг хийя. Тийм сонио өнөрт. Нилээ болох. Рамыг хийчихвэл. Өөстөө яг 110 г болдог. За одоо энэ дээрээ ус гурлаа. За одоо энийг сайхан утгах. This thing is really hard to see. Okay. За бид нар хөрөнгөнийхөө ингээд талыг асгачаа. Тэгээд үлдсэн талыг хоолсон. Ер нь бол нэг 220 дээр л барьсаар агаал хамгийн сүүлийн өдөр хүртэл явна л та. Тэгэхээр хэмжээ бол яг л энэ хэмжээндээ байна гэсэн үг. За одоо хөрөнгө маань нэлээд идэвхтэй байдалд ороод, үржээ, доошроод, хийгээ ялгаруулад, хүчлээ ялгаруулад, гадаргуу нь ингээ сайхан хавтаагаад урсаад,
Тэгээ нэг жижигхэн хийнүүд үүсэдсэн тэд нар маань бүгдээр хоорондоо нийлээд том хий болоод гадаргуун дээр ингээ хагараад би өөрөө чинь ингээ яг 24 цаг нүдэ янихгүй ингээ хараад үзээ суухгүй штэ. Тэгэхээр яг ингээд хураангуулсан бичлэгийг ингээ хараа сууж байхаар бас үнэхээр сонирхолтой байв шүү. Яг нэг юм буцлаад байгаа юм шиг дээр ингээл пот гээл гараад байна. Одоо тэр том хий дээшээ ялгарч байна. За тэр. За өнөөдөр нойтон хөрөнгө хийж байгаа 4 дахь өдөр маань байна. За тэгэхээр одоо хөрөнгө маань ямар шүү байдалтайгаа зөмөрөө харцгаая. За ингээд тагийн авахаар нэг тиймэрхүү нэг жоох нэг юм ингээд исэж эхэлж байгаа юм уу гэмээр нэг тийм зөөлхөн эсэлтэж байгаа нэг тийм үнэр байна. Гэхдээ яг нөгөө нойтон хөрөнгөний нэс гардаг үнэр биш. Нэг тийм зөөлхөн нэг юм дөнгөж нэг эхэлж байгаа юм уу гэмээр. За тэгээд нилийн ихий үссэн байна. Сэгсэрхээр ингээд хийн доош суухгүй байна. За гадаргууг нь ажиллах юм бол бондгор хийнүүд үссэн байна. Дээрээс нь харахаар галтаагаад за тэгээд хажуунаас нь харахаар жижиг том янз бүрийн хийнүүд үссэн байна. За ингээд бактери маань ямар ч үсэн хоол ундаа идээд өсөрж үржих хуваагдах процесстэй явагдаж байгаа юм байна. За тэгээ одоо өнөөдөр энийхээ талын асгаад тэгэл мөн адилхан 60 г гурил 50 г усаа хийгээл гутгаад өргөчнө. За тэгээ 24 цагийн дараа уулзцгаая. За нойтон хөрөнгө хийж явах явцдаа ер нь бол 3 дахь өдөр гэхэд ямар нэгэн байдлаар нойтон хөрөнгөний бактери үржиж байгаа тийм шинж тэмдгүүд бол ажиглагдах ёстой. Гэтэл 3 дахь өдөр боллоо гэхэд юу ч байхгүй зүгээр нэг хавтаасан ямар ч юм шинж тэмдэг илэрхгүй байх юм бол магадгүй дахиад эхлэх хэрэгтэй гэж магадгүй. Усныхаа температур, өөрийнхөө температур ямар нэг юмд жоохон өөрчлөлт хийгээ дахиад эхлэх хэрэгтэй байж магадгүй. За ер нь бол нэг 24 цаг тутамдаа хооллоод байх юм бол хамгийн их зүгээр. Гэтэл мэдээч хэрэг бидний амьдрал заримдаа завгүй болчихно тийм 24 цаг хүрэхгүй ч юм уу 24 цагаас хэтрээд явцдаг ч юм уу тийм байдлаар хоолжлох юм бол болох уу гэсэн асуулт гарч ирж байна. Тэгэхээр болно. Хэрвээ завгүй байх юм бол бүр заримдаа бид нар мартчихдаг штэ юмыг. Тэнгүүтээ маргааш нь яана би өчигдөр хооллох хэрэгтэйсэн мартсан байж зүгээр үргэлжлүүлээл хооллоод яв. Тэгэхээр зэрэг ямар нэгэн байдлаар яг 24 цаг гэж өөрсдөө битгий баригдаарай. 24 цагийн өмнө ч байж болно, дараа нь ч байж болно. Ямар ч хэлсэн тэгэл хооллоод тижэгээл яваад. Гэхдээ хамгийн гол нь нөгөө шинж тэмдгүүд янз бүрийн байдлаар агаар үүссэн байна, хий үүссэн байна, өнөр нь өөрчлөгдсөн байна. Тэр маань л явагдаж байгаа юм бол тэр заавал 24 цаг гэхгүй болно. За одоо ингээд та нарт ингээд сайн харуулахын тулд би эрзээ ингээд хийгээд ямар нэгэн байдлаар тэмдэг тавиад зурцсан ч болно, утас 19 ч болно, өөрсдийнхөө одоо боломжтой ямар л олдж байгаа зүйлээрээ ингээд тэмдэг тавиад ядахта за энэ маань үнэхээр эсэж гинэ үгүй юу гэдгийг харах юм боломжтой байгаа юм. Боломжтой болгож байгаа гэсэн үг л дээ өөртөө. Тэгээд ингээд тавьчих. За бид нар одоо нэг тэмдэг тавьчлаа. Цэнхэр эрзэн ингээд тэмдэг тавьчлаа. Тэгэхээр цөмөрөө одоо хэрхэн өсөж байгаа юм бэ гэдгийг хараа. Сайхан өдрийн гэрэлт бол нэлээд хүчтэй өсөж чинь. Тэгэхээр энэ бактери маань бас нэлээд сайхан хүчтэй бактери гарсан биш үү. За тэр хийнүүд нь дээшигээ явж байна. Яг л нэг юм буцалж байгаа юм шиг. Хардаа тэр жижиг хийнүүд өрөөсөө бүр хурдан дээшигээ явж байна. Үнэхээр энэ сонирхолтой болж шүү. Тэр ёроол нь хүртэл халуун юм дээр тавьсан юм шиг л зүгээр дээшигээ буцлаа л байна. За тэгээ доошогоо хөрөнгө маань сууж ийн. За энэ үед болохоор нөгөө камера битэд нөгөө цэнэглээгүй байжсэн жоох нэг тасарсан байгаа. Тэгэхээр байрал ингээ жоохон өөрчлөгдсөн байна. Хэдийгээр хөрөнгө маань доошоо сууж байгаа ч гэсэн тэр доороос нь бол ерөөсөө хий ялгарсан хിവэрээ л байна. Өглөөний мэнд өнөөдөр нойтон хөрөнгө хийж байгаа 5 дахь өдөр маань болж байна. За тэгэхээр хөрөнгө маань ингээ 24 цаг болсны дараа хөрөнгөө ямар байдалтай байгааг цөмөр ажиглацгаая. За гадна талаас нь харах юм бол нэлээд олон хий үсээд тэгээ хөрөнгө маань дээшигээ ингээд 2 дахин ямар ч байсан хөөгөөд тэгээ доошогоо буусан байна.
энэ ханаасаа ингээд доошоо ингээд буусна харагдаж байна. Тэгээ гадаргуу дээр маш олон жижигхэн хий үүссэн байна. За ингээд тагийг авъя. За энэ бол урд өдрийнхоосоо арай жоохон тийм эсгэлэн үнэртэй. Гэхдээ яг тэр нөгөө бүрэн боловсрсон нойтон хөрөнгөний үнэр арай гараагүй. Гэхдээ нэг таргархуу үнэртэй болсон байна ямар ч байсан. За тэгээд гадаргууг нь харах юм бол ийм олон жижигхэн сонсогч гинөө тэр хийнүүд нь ингээ хагараад. За ингээд нэлийн шингэрсэн байгааз анзаарахаар нэлийн шингэрсэн. Бид нар ч одоо нэлийн их өтгөн зурж эхэлсэн ш. Тэгэхэд бол ингээд нэлийн шингэрсэн байна. Тэгэхээр энэ бол яалтчгүй нойтон хөрөнгөний гаргах явцад нөгөө бактериуд маань хүчил ялгаруулдаг. Тэгээд ингээд шингэрээ явчихдаг. Тэгэхээр эхнээсээ яг 50-50-ын харьцаатай эхлэхээр зэрэг ус шингийн юм гурил хоёр нь ялгарх хандлагатай байдаг учраас би гурилаа жоох ахиухан хийж эхэлснийг та нар анзаарж байгаа бах. За одоо ингээд өнөөдрийнхөө гурил усыг нэмээд явна. Тэгэхээс өмнө хөрөнгөнийхөө талыг асгана. За хөрөнгөнийхөө талыг ингээд асгачлаа. За үүн дээрээ яг л адилхан өдөр болгоныхоо адилхан хэмжээтэй 50 г ус, 60 г гурлаа хийгээд тутгачихна. Тэгтээ усаа ингээд эхлээд хийгээд тутгаад хөрөнгөө сайхан ингээд найруулчвал гурлаа хийгээд тутахаар арай нэг удаан хутгаад байхгүй. Бас нэг тийм арга байдгийн. Гэхдээ заримдаа нөгөө хөрөнгө маань цавлаг нь бас их үүссэн байдаг учраас усаа хийхээр ингээд жоохон бөөгнөр тийм аягтай бас болох тал байдгийн. За тэгвэл ер нь бол тэгэл ус гурил хоёроо хийгээл ямар ч хуурай гурил үлдээгүй л хутгцсан байхтал болно л да. Тэрийг заавал тэгж нарийн бүр сайн нийлүүлж хутгах гээд удаан хутгах бол шаардлагагүй. За энэ нөгөө одоо нойтон хөрөнгө яаж гаргаж авах вэ гэсэн бичлэгийн маань од болсон одоо хөрөнгөө та нартаа сайн харуулахын тулд өдөр болгоо ингээд угаасан шилэн савнд шилжүүлж хийгээд байгаа. Хэрэг та өөр ингээд хөрөнгө гаргаж байгаа тохиолдолд заавал ингээд дандаа ингээд шинэ савнд хийгээд авах албагүй. Зүгээр яг л нэг л саваа хэрэглээд ээжиж болно. Тэгээд нойтон хөрөнгө яаж арчлах вэ гэсэн бас нэг бичлэг байгаа. Тэрэн дээр тэрийг үзэх юм бол ер нь цаашаа гаргаж авсан хөрөнгөө яаж арчилж авч явж болох юм бэ? Тэгэхээр одоо ойрхон хугацаанд энэ саваа цэвэрлж авах вэ? Ер нь ингээд дахин хэрэглээд ахаар савны гадаргуу дээр гурил ингээд наалтчдаг. Тэгэхээр хаяа нэг бас саваа цэвэрлж авахт бол хэцүүгээр идэх юм аа. Бас л нэг арчилгын арга гэсэн. За ингээд хөрөнгөө гаргаад тавьчлаа. Бичлэг хийхэд бэлэн болгочлоо. За ингээд хөрөнгө маань мөн л адилхан идэвхтэй хэлбэртэй болцсон. Одоо өшөө илүү л хүчтэй боловсронгуй болохгүй дээшээ сайхан хөөж эхэлж байна. Нэг дахин илүү явлаа. Одоо хоёр дахин гэсэн үг. Тэгээ тэрнээсээ ч илүү дээшээгээ хөгөөд энэ бол сайхан өдрийн гэгээтэй өдөр бол сайхан хөөж байна. За одоо нөгөө олон хийнүүд маань дээшээ гараад яг л нэг буцалж байгаа юм шиг тэгжээснаа захаасаа эхлээд ингээд жоохон суулт доошоогоо бууж эхэлж гин. Тэгсэн ч гэсэн тэр доороо бол маш их хүчтэй хийнүүд ялгарсан байна. Тэгэхээр хий маань нөгөө бактери чинь гурилаа боловсруулад эхлэхээрээ нүүрс хүчлийн хий ялгаруулдаг штэ. Тэгээд ерний сайхан хийнүүд үүсэж байгаа. За ингээд ер нь жоохон доошоо суух маягандаа орж эхэлж байна. Гэтэ энэ бол сайхан хүчтэй байна уу? За өнөөдөр нойтон хөрөнгө хийж байгаа 6 дахь өдөр нэ. За тэгэхээр одоо хөрөнгө маань ямар шүү байдалтай байгааг зөвхөн ажиглацгаая. За ямар ч гэсэн ингээ харахаар хөрөнгө маань бол нэлээд сайн хөөсөн. 3 дахин хэмжээ нэмэгдэж хөөсөн байгаа. Тэгээ одоо ингээд 24 цагийн дараа ихэд ерөөсөө энэ хөөлтөн доошоогоо бүрэн суугаагүй маш их хий үүссэн ийм байдалтай байна. За тагийг аваад үзье. Одоо л яг нэг тийм нойтон хөрөнгөний үнэр яг арай л нэг жоохон ойртож эхэлж байна. Гэхдээ цаанаа нэг тийм
жоохон нялондоо гэх юм уу нэг тарг шиг үнэртэй байна. Тэгээд ер нь бол ямар процесс явагдаад байгаа юм бэ гэхээр зэрэг одоо энэ бидний одоо хийж байгаа нойтон хөрөнгөн дотор ч одоо нөгөө агаарт байгаа одоо гуриланд байгаа энэ бактериуд байгаа шүү дээ. Одоо зэрлэг байгальд байдаг бактериуд. Тэр маань ингээд устайгаа холигдоо гурил ус холилдоод ирэхээрээ тэр бактериуд маань одоо бас сүүний хүчлийн бактери гэж хэлдэг л дээ. Бас өөр нэг бактериуд нь олон янзын бактери байгаа. Нөгөө гурилын чинь дотор байгаа нүүрс усыг тэгээд чихрийг сахарыг ингээд задлаад тэр задлах явцдаа хий үүсдэг. Нэг өсөндөө бол нүүрс хүчлийн хий үүсдэг. Тэгээд энэ хий маань одоо энэ олон жижигхэн хийм бөмбөлгнүүд тэгээд дээшээ ингээд хөрөнгөний манд дээшээ хөөлгöd байгаа юм чинь тэр ялгарч байгаа хийн. Тэгээд тэр үнэр нь одоо яагаад тийм хүчлэг үнэртэй нэхэр зэрэг сүүний хүчил мөн ацетик хүчил гэж ялгардаг. Тэгээд тэр нь ийм сайхан ийм эсгэлэн үнэртэй. Тэгээд талхаа идэхээр тийм эсгэлэн амттай болгодог. Тэгээ бас этанол буюу спирт үүсдэг процесс явагддаг юм аа. За тэгээд ер нь бол ингээл энийг хуваагаал талыг хаяад яг л адилхан өдөр болгоо ерөөсөө яг адилхан хэмжээтэй ус гурил хийгээ явж байгаа. 60 г гурилаа хийгээд 50 г усаа хийгээ явж байгаа. Тэгээд энэ хүчил ялгарч байгаа учраас энэ маань ингээ шингэвтер болоод ирж байгаа. Хэрвээ одоо өөр чим байгаа гурил нас шалтгаалаад өшөө илүү ийм шингэн маягтай болоод ирэх юм бол хамаагүй 5 г 10 г гурил нэмээд ахиухан шиг гурил нэмээд өгөөрэй. Тэгээ жоохон өтгөрүүлэх юм бол нөгөө бактери маань гурилаа аваад нөгөө тэжигдээд ирэхээрээ нөгөө адилхан л бас өвчлөл нь ялгараад тэгэл ингээд шингэрээл явна гэсэн үг. Тэгэхээр жоохон өтгөн талдаа байхад бол гэмгүй шүү. За одоо талын насгаа тэгээд одоо ус гурлаа хийя. За хэрвээ одоо бүр нөгөө талын насгаад явж байгаа энэ аргаараа хийж идэл энэ одоо хөрөнгийг гаргаж авах гэж одоо хичнээн өдөр шөнөгөө хараал хүлээгээл ингээд байж байгаа маш их хөдөлмөр гаргаж байгаа. Тэгээ хаймааргүй санагдаад ах юм болов нэг хөөрхөн санал хэлээ л та. За тэгэх юм бол энийг одоо өөрийнхөө найзуудын хүрээнд ах дүү нарын хүрээнд бас нойтон хөрөнгө гаргаж талах хийх гэж байгаа хүсэлтэй хүн байх юм бол тэд нартай хуваалцаж болно. Тэгээд за энэ бол одоо 3 дахь өдрийнх нь ч юм уу 4 дахь өдрийнх нь ч юм уу 5 дахь өдрийнх нь ч юм уу ингээд тал нь байгаамаа. Тэгээд энийг цааш ингээд энэ бичлэгийг үзээд ингээд үргэлжлүүлээд хөрөнгө гаргаж аваарэ. Яг го тэр хүмүүсийн хувьд бол бас цагаа хэмнэж байгаа байхгүй тийм үстэй. Тэгээд бүгдээрээ нойтон хөрөнгө хийх энэ аянд хамтдаа нэгдээд за чинийхэн юу болж байна? Минийхэн болж байна. Нэг иймэрхүү юм болдгийм байна. Энэ нь болдгоо мэн гэсэн санал онлоо хуваалцаад цөмөрөө ингээд туршлагаасаа хуваалцаад бие биенээсээ суралцаад тэгээд ингээд талхаа хийж болно штэ. За ингээд гурил усаа зуураа тавьчлаа. Тэгээд ер нь гурилын маань зурмагны маань өнгө нь хааныхаа өнгөтэй нэг жоохон ойролцоо болчиход байгаа болохоор аргагүй цаана нэг бандан тавьж өгөөд нэг энийг нэг жоохон ялгаад салгаад илүү тодруулж харуулах гэдэг ингээд тавилаа. Тэгээ одоо бид нар чи ингээ 24 цагийн бичлэг хийхээр чи нэг 24 цаг гэрэл гэгээтэй байна гэд одоо шөнө болгон гэрлээ хасаагаал ерөөсөө чимээгүй алахаараа камер хөдлөн шүү. Гэрлээ унтрааж болохгүй шүү гэл нарийн дэглэмтэй л одоо явж энэ бичлэгнүүдийг хийлээ. Тэр нэг жоохон гэрэл унтрааж нэг талынхаа гэрлээг жоохон бүдгэрж байгаа ганцаарж байгаа. За нэг өдрийн ихэнх цаг дээр эн чинь хамгийн идэвхтэй цаг нь өнгөрчөж байгаа болохоор нилээн сайн хөөгөөд орой болоод ирэхээр яалтчгүй ингээд доошо суулт өгж байгааг анзаарч байгаа баах. Гэхдээ хөрөнгө маань бол маш сайхан хөрөнгө гарч байна. Үнэхээр их баяртай байна. За тэгээ өглөө болж байна да. За өнөөдөр нойтон хөрөнгө хийж байгаа 7 дахь өдөр нэ. За хөрөнгөө цөмөрөө ажиглацгаая. За хөрөнгө маань болохоор зэрэг нилээн сайн дээшээ хөөж өгсөн. Энд дээр харагдаж байна уу? Бүр ингээд зураас нь энд байгаа. 3 дахин бараг л өссөн. Тэгээд энэ хөрөнгө маань ингээд нилээн их агаартайгаа нилээн удаан ингээд байгаад гэсэн. Тэгэхээр тэр нөгөө хөрөнгөний бактери маань чадaltaй болоод гурилаа усаа идээд ингээд үржээд олшроод хий ялгаруулад хүчлээ ялгаруулад нилээн идэвхтэй байдалтай байлаа. Тэгэхээр энэ хөрөнгө маань бол ингээд баараг л талах хийхэд бэлэн болж байна гэсэн үг. За тагийг онгоолгоод үзье.
Ёстой сайхан үнэртэй байна. Яг нэг тийм шинхэн эссэн тарг шиг янзын гоё үнэртэй байна. Нэг жоохон тийм хүчлэг үнэр, нэлээд хүчтэй болсон байна. Мэдээж хэрэг энэ их сайхан хий үсээд тэгээд нөгөө бактери маань хүчлээ ялгаруулад нэлээд сайхан шинэ одоо хөрөнгөний шинж тэмдэг гарсан байна. За тэгэхээр одоо энэгээрээ бид нар талхаа хийнэ. За талхаа хийхдээ одоо энэ бол 220 г байгаа. Би энийг бол талыг асахгүй. Энэ бол ингээд миний их хөрөнгө болно гэсэн үг. За тэгээд талх маань тусдаа 160 г хөрөнгө хэрэгтэй. Тэгэхээр их хөрөнгө чинь 220 г байна. Дахиад нэг талх хийхэд 160 г хөрөнгө хэрэгтэй. Тэгэхээр би энэ дэр 160 г-ыг нэмж хийх нь вэ штэ. Энэ их хөрөнгөнөөс авч талх хийхгүй. Яагаад гэвэл энэ их хөрөнгө чинь дөнгөж нялхаараа байгаа. Гэтэл одоо энэс чинь 160 г-ыг авчихаар цаана нь одоо 60 г үлдчихэв. Тэгээд тэр 60 г хөрөнгө чинь нөгөө дөнгөж нялхаараа байгаа хөрөнгийг тийм жоохон хэмжээтэй үлдээчихэр одоо нөгөө хөрөнгө хийж байгаа энэ процессоо дахиад үргэлжлүүлээд явж яж тэрэн маань чадaltaй хөрөнгө болно гэсэн үг. Тэгэхээр 220 г хөрөнгөө буюу энэ их хөрөнгөө тасалж авч талах хийхгүй нь шүү. Нэг асуулт байсан. Энэ гаргаж авсан хөрөнгөө бүгдийг нь ашиглаад талах хийцэн. Тэгээ одоо би хөрөнгө авахгүй яах вэ? Дахиад эхнээс нь эхлэх үү? Тэгин штэ. Их хөрөнгөөрөө талах хийхгүй. Дахиад их хөрөнгө гаргаж авах гээд нөгөө 7 хоногийнхоо хөрөнгө гарах процессыг дагаад явна гэсэн үг. Тэгэхээр их хөрөнгөөрөө талах хийхгүй шүү. Энэ дээрээ талах хийхэд хичнээн грамм хэмжээтэй хөрөнгө хэрэгтэй байдаг тэр хэмжээгээр нэмнэ. За бид нар одоо маргааш энэ сайхан шинэ гаргасан хөрөнгөөрөө анх удаага талах хийж үзэх гэж байна. Надад 160 г хөрөнгө хэрэгтэй. Тэгэхээр би их хөргөн дээрээ 160 г-ыг нэмэх нь байна. Тэр нь 80 г гурил, 80 г ус нийлээд 160 г болгоно. Тэгээд хөрөнгө маань ингээд 220 дээрээ 160-ыг нэмэхэр чинь 380 болно доо. Тэрнээсээ би 160-ыг тасалж аваад тэгээд надад дахиад 220 маань л үлдэнэ гэсэн үг. За ийм маягаар дараагийнхаа талхыг хийх байна гэж ойлгоорой. За энэ хөрөнгөө тэжээ. Одоо энэ хөрөнгөн дээрээ ус гурлаа нэмээд талхны хөрөнгө гаргаж авах гэж байгаа. За хүмүүс надаас ингэж асуудیں۔ Миний хөрөнгө одоо ингээд таних шиг биш байна. 6 дахь өдөр дээрээ 7 дахь өдөр дээр яг ийм болж өгөөгүй байна. Арай л сайн хөөж өгөхгүй байна. Сайн хий үүсэхгүй байна. Үнэр нь бас арай болоогүй байна. Тэгэх юм бол хөрөнгө чинь хөрөнгөний чинь бактери нэлээд удаан ингэж явж байгаа юм байна. Магадгүй тэр орчин сэрүүн байдаг ч юм уу, ус гурилны байдлаас шалтгаалаад ч юм уу, заримдаа бараг далайн төвшин ямар өндөр нам гэдгээс бас шалтгаалдаг. Тэгэхээр энэ гадаад орчин зүйлүүдээс болоод магадгүй яг минийх шиг ийм хэмжээнд хүрээгүй байж болно. Зүгээр. Тэгэх юм бол дахиад нэг 2-3 хоног ч юм уу тэжээгээд явчих. Тэгээд ямар тач гэсэн хамгийн багаар ихэд 2 дахин өссөн байх ёстой гэдгийг л сайн ойлгоорой. За тэгжээд л нөгөө хөрөнгө чинь ийм удаан хөдөлгөөнтэй ингээд яваад байх юм бол нэг өдөр зүгээр амарчих. Нэг өдөр нэгэл амралтын өдөр. Зүгээр хөрөнгөө өрөөний температурт ингээд таглаал хагас таглаал агаартай сайхан ингээд тавиад амраачих. Хоолохгүйгээр. Яадаг вэ гэхээр дөнгөж нөгөө жижигхэн одоо хөрөнгө няра хэлбэртэй явж байгаа шүү дээ энэ хөрөнгө чинь. Тэгэхээр нөгөө гурлаа ингээд сайн боловсруулж чадахгүй ингээд удаад ээж байдаг л доо. Тэгэхээр амраачхаар зэрэг тэр хөрөнгөнүүд маань бактериуд маань нөгөө гурлаа өөрийнхөө таавар сайхан удаа ингээд боловсруулаа жоохон ингээ ошроод хүчтэй болоод ирдэг. Тэгээд магадгүй нэг хоног үндэсний дараа дахиад эргэж хөрөнгө ажигл үнэрийн ажигл байгаа байдлын ажигл өшөө илүү сайн хий үүсчүү. Гэтэл нэг хоног сайхан амраагаад ирсэн чинь хөрөнгөний чинь гадаргуугаар нэг сонин ногоо могоо өнгөтэй юм үүссэн ч юм уу. Ер нь бол заавал энэ шатанд биш л дээ энэ хөрөнгө гаргах шатны айл нэгэн шатанд 2 дахь өдөр нь ч юм уу 3 дахь өдөр нь ч юм уу 4 дахь өдөр нь гадаргуу дээр нь тийм сонин үстэй ч юм уу тийм мөөгөнцөр үс юм уу тэг үнэр нь их тийм эвгүй үнэртэй одоо ингээд ямар сонин манай гэрээс ягаад ийм муухан үнэртэй байна гэсэн хүмүүс ингээд хийлэх ч юм уу нэг л тийм гоё эсэглэн үнэр гарч ирэхгүй нэг сонин байх юм бол магадгүй тэр нөгөө бидний хүсээгүй бактери мөөгөнцөр үүссэн байж магадгүй. Уучлаарай гэх юм бол асгаад савнуудаа сайхан халуун усаар угаажгаад
Тэгээд дахиад шинээр эхлээрэй гэж зөвлөё. За хөрөнгө ингээд зуурсан чи хөрөнгө маань ингээд нэг жоохон шингүндээ талдаал орчоод байна да. Ер нь бол ингэж нөгөө хөрөнгө зуурах ингэхдээ бол нэг тийм баримжаагаа хөгжүүлнэ гэж яриад байгаа чинь энийг хэлээд байгаа юм л да. Ингээд яалтчгүй нөгөө хөрөнгөний бактери маань гурилан хадад эхлэхээр нөгөө хүчил ялгаруулад ингээд шингэрээд байдаг. Тэгэхээр зэрэг энэ бол жоохон шингэн талтай. Тэгэхээр би нэг 20 г гурил хэмжиж байгаад нэмээд хийчлээ. За энийг одоо ингээд зуураад үзье. Ингээд зуураад үзэхээр явандаа ингээд нөгөө баримжаа ингээд гарт ороод ирдэг. Иймэрхүү өтгөнтэй байвал их зүгээр юм гэсэн тийм мэдрэмжтэй болчихдог л доо. За ингээд зуураад үзье энийгээ. За энэ бол нэг иймэрхүү өтгөнтэй. Одоо бол яг миний санаанд бол таарч байна. Нэг иймэрхүү л өтгөнтэй байх дурм бараг л болдгоо. Яг бол нэлийн их гурил их байжээж нөгөө хөрөнгөний бактери маань тэрийгээ идэнэ. Тэр жинэгээрээ бас хүчлээ ялгаруулна, шингэрнэ. Тэгэхээр шингэндүү хийчихээр ус гурилна гэд ялгарх гад байдаг. Талтай байдаг учраас жоохон өтгөн хийгээд өгөхөд бол өрөөсө болохгүй юм байхгүй. За энийг ингээд сайхан угаасан шин савндаа хийгээд тэгээд энэ одоо талах хийх гэж байгаа хөрөнгө маань ямар шүү байдалтай эсхийг бид нар одоо харна. За ингээд шин савндаа хийчихье. Тэгээд одоо нөгөө тэмдэгээ тавина. Одоо энэ маа л одоо бидний одоо энэ бичлэгийн маань од болоод байгаа шүү дээ энэ хөрөнгө маань. Тэгэхээр энэ одыгоо ингээл 24 цаг л бид нар ажиглаад ингээд 7 хоног туучтай явлаа. Одоо жинхэнэ одоо энэ маань хөрөнгө маань одоо эсээд одоо талах хийхэд бэлэн болж байгаа. Энэ одоо хамгийн сүүлийн байранда орж байгаа мөр шиг л одоо юм болоод байна да. Энд чи бол за ингээд тэмдэг тавиад орхичлоо. За ингээд нөгөө хөрөнгөө тавцан дээрээ тавиал ажиглалтаа хийж ин маш эрчтэй сайхан өсөж явна. Мэдээч хэрэг нь бол эхний 12 цаг дотор бол хамгийн өндөр идэвхтэй байдалд орно. Тэгэхээр нэг дахин тэгээд дахиад тал дахин бараг шахуу эсэж гин маш их хий ялгарж гин маш их идэвхтэй байдалд орлоо. За орой оллоо. 12 цагаас хойш бол жоох ингээд идэхгүй байдалтай ингээд доошо сууж эхэлж гин доошо суухаар доор байгаа хийнүүд ингээд дээшээ ялгараад гараад ирж байна. Тэгтэл бас гадаргуу дээгүр ингээд жижигэн хийнүүд под гэж гарч ирж байна. Доороос ингээд шахагдаад. За энэ хөрөнгө маань ингээд 24 цаг болчлоо. Тэгээд маш идэвхтэй хэлбэртэй орцсон байгаа. Энийгээр одоо өглөө нь ингээд сайхан талгаа хийн. Одоо ингээд шүн өнгөрлөө. Ингээд удахгүй өөр цайж ийн. За ингээд өглөө болж ийн. За энэ хөрөнгөөр өнөөдөр сайхан талах хийнэ хэдүүлээ. За өчигдөр бол нойтын хөрөнгө хийж байгаа 7 дахь өдөр маань байсан. Өнөөдөр бол шинэ хөрөнгөөрөө талах хийх гэж байна өнөөдөр. За хөрөнгөө аривжуулаад хижээгээд ингээ 24 цаг болсон. За 24 цаг болоход хөрөнгө маань 2 дахинаас арай жоохон илүү дээшээ хөөсөн байна. Тэгээд энэ хөрөнгө маань үнэхээр талах эсэх чадaltaй гэдгийг харуулад зөндөө олон хий үсээд за одоо тагийг авч үзье. Их сайхан эсгэлэн үнээр үнэртэж байна. Тэгэхээр хөрөнгийг ингээд 24 цаг болгочоод талах хийхээр ингээд суугаад доошоогоо ингээд болцсон байна. Тэгэхээр энүүгээр талах хийж болох юм уу гэж асуулт гарч иж магадгүй. Болно. Энэ маань болохоор хамгийн анхны талах хийж байгаа учраас 24 цаг зүгээр. Ер нь бол талхны хөрөнгө маань эхний одоо 4-8 цагийн хооронд хамгийн идэвхтэй үе дээрээ байдаг. Тэр үед нь талах барах юм бол илүү зүгээр. Тэгэхээр хамгийн анх талах хийж байгаа учраас бид нар энэ ингээд 24 цаг болгочлоо. Дараагийнхаа энэс аваад аривжуулаад талах хийхдээ одоо 4-8 цагийн хооронд идэвхтэй хэлбэртэй байгаа дээр нь талхаа хийгээрэй. За энэ хөрөнгө маань ингээд одоо сайхан аривжчихсан байна. Иннээсээ бид нар 160 г тасалж аваад талхаа хийнэ. Үлдсэн хөрөнгө маань ойролцоогоор нэг 220 г 200 г ч юм уу үлдэх бах. Тэрийгэ их хөрөнгөө хөрөгчөндөө хадгалчихна. Хэрвээ та үнэхээр одоо өнөөдөр юм уу маргааш ингээд талхъя гэж явах юм бол хамаагүй тэр хөрөнгөө аривжуулаад ойройхон тийшээ аривжуулаад хончих юм бол маргааш өглөө нөгөө идэвхтэй хэлбэртэй байгаа хөрөнгөөрөө талах хийж болно. Хэрв завсарлага авъя гэх юм бол хөрөгчөндөө хийчихнэ. За тэгээд энийг үзэж явахдаа
одоо хөрөнгөө яаж арчлах талаар бичлэг байгаа. Энэ доор description-д оруулна. Тэрийг үзээрэй. Тэгээ цаашаадаа энэ сайхан гаргаж авсан хөрөнгийг яаж арчилж авч явах вэ гэдэг тал дээр суралцаарай. За ингээд би урдчлаад нэг талхны 160 г хөрөнгөө тасалж аваад тэрэн дээрээ 230 г усаа хийн, 7 г давсаа хийн, тэгээд 350 г гурилаа хийн. Ингээд нэг дугуй талах болно. Хэрвээ за энэ хөрөг маань одоо яг болсон ч юм уу болоогүй ч юм уу нэг ингээд том дугуй талах хийчдэг болохгүй бол тэрийг одоо хаях байдалд орох вэ гэж үнэхээр энэ санаа зовоод байгаа бол хамаагүй. Зүгээр талаар нь хийгээд үз. Нэг жижигхэн талах хийгээд үзэлтэй. Энийгээ бүгдийг ингээд талаар нь тэгээд туршаад үз. Ер нь бол нойтон хөрөнгөө дөнгөж гаргаж авчаад одоо энийгээс талах хийж болох юм болоо яах юм болоо гэдээ эргэлзээд ингээд нэг жоохон зориг хөрөхгүй байж магадгүй. Зүгээр зоригтойхон шиг туршаад үз. Тэгэх юм бол мэдэн штэ. Тэгэхгүй ингээд босон болоогүй болоо яах юм бол ингээд хараад ах юм бол мэдэх аргагүй тийм ээ. Тэгэхээр хүн чинь ингээд туршиж үзчихээж өөрөө туршлага хуримтлуулаад тэгэхээр болд юм байна, инхээр болд юм байна. Өөрөө ингээд мэдрэмжээ ингээд хөгжүүлнэ гэсэн үг. Нойтон хөрөнгөнийхөө талаар ойлголтоо хөгжүүлнэ. За энэ хөрөнгөөр талах зурхаар яавал болдго юм байна, яавал болдгүй юм байна гэд ингээд өөрөө ингээд мэдрэмж хөгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тэрнээсээ туршлагаасаа суралцаад тэгээ заримдаа мэдээч хэрэг тэр маань болохгүй байх тал байна, заримдаа сайхан болж явах тал байна. Тэр болгоноосоо суралцаад ингээд сайн талах чинь болно гэсэн үг ээ. Тэгэхээр заримдаа жоохон зориг хэрэгтэй байдаг шүү. За одоо ингээд цөмөрөө талхныхаа хөрөнгийг тасалж аваад тэгээд ус гурил давсаа хийгээд талхаа зуръя. Энэ одоо өнөөдөр хамгийн анхны талах хийж байгаа энэ өдөр бол үнэхээр их сонирхолтой өдөр болно. Энэ хөрөн маань гой талах хийх юм болоо яах юм болоо гэд хүн болгоны бодолд байгаад. Тэгэхээр зэрэг хэрвээ энэ маань их сайн идэвхтэй одоо насанд хүрсэн одоо бүр чадaltaй хөрөнгө байх юм бол талах хийж явах явцдаа хэрв ямар нэгэн ажил гарлаа гэхэд орхиод явах ч юм уу эсвэл хөрөгчөндөө хийгээд зуурсан зурмгаа ч юм уу хөрөгчөндөө хийгээд ингээ гараа авчиад орж ирээд зуурж болно. Гэтэл энэ маань хамгийн анхны хөрөнгө учраас өнөөдөр яг ингээ зориулаад нэг өдрийг энэ хөрөнгөнөөсөө талах гаргаж авах гээд цагаа зориулаад яг ингээ дараалаар нь хийгээрэй. Яагаад гэвэл дөнгөж ингээ сайхан талах зуурчаад гинт би гарах ажилтаа болоо зуурмгаа яах вэ? Хөрөгчөнд хийж болдог гэж штэ. Хөрөгчөнд тэгээд орхичих гингүүд нөгөө шинэхэн хөрөнгө чинь арай тийм сайн чадaltaй болоогүй учраас бүх юмыг ингээ удаашруулчихна. Нөгөө хөрөнгөнд чинь яг ингээд итгэвсээ сайхан гурилаа ингээд боловсруулах гэтэл хөрөгчөнд хүүтэ орчинд орчичдаг. Нөгөө арай боловсроогүй би гүйцээгүй нялх хөрөнгө маань тэр болгоныг даах арай чадaltaй болоогүй. Тэгэхээр бүх юм ингээд бүр дэндүү удаан болно гэсэн үг. Тэгэхээр яг өнөөдөр бүр ингээд цагаа зориулаад энэ өдөр хамгийн анхныхаа талхаа хийхдээ бүр сэтгэлээ зориулаад цагаа зориулаад энтэйгээ ингээд яг талхаа хийгээрэй. Дагаад за яа. Тэгэхгүй болохоор зэрэг явцын дунд ямар нэгэн өөрчлөлт хийхээр зэрэг тэр нөгөө талхах хийх процесс маань бүр л удаашрна гэсэн үг. За зурмгаа зураа тавьчлаа. За одоо энийгээ таглаад өрөөний температурт энэ удаагийн талхаа бол 2 удаа сунгана. Цагийн зайтай. За эхний цагтаа ямар байдалтай хөөхийг харъя. Тэгэхээр өрөөний температур эднээс шалтгаалаад бол зурмгаа эсэх нь бол янз бүр байна. За ямар ч үсэн эхний 2 цагийн дотор 30 минутын зайтай, 40 минутын зайтай, 1 цагийн зайтай гэдэг өөрсдийнхөө боломжоор сонголтоо хийн. Энэ удаа бол 2 сонголт хийх гэж байгаа. За эхний сонголтоо хийхдээ хөрөнгө маань бол энэ зурмгийг эсэхийн тулд маш их ажил хийж байгаа учраас аль болох тэр ажилд нь садаа олохын тулд маш зөөлөн аргадаж маягаар сунгана. Тэгэхээр эхний сонголтыг хийхэд бол зурмаг маань цавуулганд сайн үүсэг учраас энэ дэндээ тасрах, агарах, язрах тийм юм бол байна. Тэгтээ татчихахдаа ингээ мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд айл хүртэл ингээ татчихна. Тэр нэг эсэргүүцэлтэй тулгарах хүртлээ татна. Тэрнээс илүү бол татах юм бол нөгөө цавуулга тастаад эхэлнэ. Тэгээд ингээ татж байгаад ингээ гардч угаасаа мэдрэгдээд эхэлнэ. Тэгээд тэрэнд нь зогсоод нуглана. Ийм маягаар
анхныхаа бол таталтыг хийн. Явандаа зуурмагч юм бол хөрөнгөн чадaltaй болоо цавуулгын сайн үүсэт ирэхээрээ ямар ч татал сонголтыг бол даах чадaltaй болдог. Тэр ихний сонголт бол нэг жоохон тийм сайн мэдрэмжтэй хийж байгахгүй бол хитрхийн нөгөө тастаа явчих юм бол цавуулга маань сайн үүсч чадахгүй. За ингээд сонголт таталтай хийх янз бүрийн аргуудыг харуулсан бичлэг байгаа. Тэрийг ороод үзээрэй. Тэгээд өөрсдийнхөө харж байгаа боломжиндоо тохируулаад аль нь илүү таарсан арга байна. Тэрийг эзэмшээ. Тэгээд янз янзын аргыг туршиж үзээрэй. За энэ бол ингээд эхний сонголт маань ингээд болчлоо. Одоо нэгийг савндаа хийгээд дахиад 1 цаг хөөлгөнө. За 1 цаг хөөлгөөд 2 дахь сонголтаа хийн. Тэгэхээр өрөөний температур маань ямар байна гэдгээс шалтгаалаад энэ бол нэг их хөөж магадгүй, нэг айхтар сүрхий хөхгүй ч ээжж магадгүй. Тэгэхээр зүгээр эхний удаа бол талах хийж явахдаа маш төвчээртэй хөөлгөнө. За ингээд 2 дахь сонголтоо хийх цаг болж байна. Талах маань бол жоохон дээшээ хөөж байна. За одоо 2 дахь сонголтоо хий. Тэгээ энэ сонголтуудыг хийж явахад бидэнд хамгийн одоо хэрэгтэй зүйл маань бол ерөөсөө савтаа ус. Савтаа устанд гараа нь оргоод сонголтоо хийхэд бол гарт зурмыг наалтахгүй ажиллахад илүү хамар байдаг. За 2 дахь сонголтыг хийхэд анзаарч байгаа бол эхний сонголтыг бодох юм бол зурмаг маань нэлээд юм уян хатан болцсон байна. Нэлээд сайн сунах чадaltaй, гөөлгөөр ажиллахад арай амар гартных наалдаад байхгүй. Тэгэхээр цавуулга маань бол сайн үүсэж гин, гурил маань сайхан дэвтэж байна. Тэгээд илүү уян хатан болж байна. За ингээд мөн л арга дахь маягаар сунгана. Тэгээд цавуулга сайн үүсэт эхлэхээр аяндаа ингээд гарт эсэргүүцээд буцаад ингээд татагдаад байдаг. Тэгэхээр тэр хүртэл л сунгаад жоохон ингэж бас амрааж агаад ингээд зөөлх ингээд сунгаад ээжж болно. За ингээд 2 дахь сонголтоо хийчтэй. 2 дахь сонголтоо хийгээд хөрөнгөө талхаа ингээд хөөлөхөд энэ бол анх талах хийж байгаа. Ер нь талах хийж явах явцад бол хамгийн чухал үе гэдэг. Энэ үед төвчээр дахин байж байгаа талхаа 2 дахин болтол нь сайн хөөлгөд авах юм бол дараа нь хевлээд хевлсний дараа хөөх бол бас энэ яг үе шатнаас шалтгаалдаг юм аа. Тэгэхээр энд маш төвчээртэй хөөлгөөрөө хөрөнгөний чинь хүч чадал өрөөний температураас энэ бүхэн бол шалтгаална. За нөгөө шинхэн хөрөнгөний талах маань зүгээр янзын сайхан хөөчлөө. 2 цаг 30 минут болоход энэ бол ерөөсө 2 дахин энэ хавьд байсан. Тэгээ одоо ингээ 2 дахин хөөчлөө. Тэгэхээр энэ хөрөнгө бол үнэхээр сайхан хөрөнгө болсон байна. Тийм нэг хөөр гоё жинхэнэ нэг тийм шинхэн эсгэлэн үнэрнэ гэж жоох унартж байна. За цоо шинхэн одоо хөрөнгөөр хийсэн зурмгаа одоо хевлэх гэж байна. Тэгэхээр маш сайхан аргадаад айл болохоор нэг хийхийг нь гаргалгүйгээр хевлэхийг хичнээн. За хамгийн түрүүнд банатанаас сайхан гурилдаад бэлтчин. Тэгээ зурмгаа хевлэхдээ хийг нь их гаргалгүйгээр зөөлөн аргаар аргадаж хевлэнэ. Энд бол захаа хуйлах аргыг хэрэглэх гэж байна. Тэгэхээр доотлын 3-ыг нь татаад ингээд нугалж чинь, дараа нь дээдлийн 3-1-ээ авчираад ингээд нугалж чинь. Та нарт үзүүлэх гээд би шууд хөдөлгөлгүйгээр энэ байгаа газарт нь сайхан хажуунаас ингээд хуйлж харуулж чинь. Гарт чинь их наалдаад авах юм бол сайхан хураа гурил төрөгчөж болно. За тэгээд энэ бол шинээр талах хийж сурж байгаа хүнд бол их хайтахан арга байгаа. Тим төвөгтэй биш. Тэгээ сайхан гадаргуу дээр ангуулгуулаад тал талаас нь ингээд дугуй хэлбэрт оруулчнаа. Энэ мүлгэр тал нь болохоор талхны маань дээдлийн хэсэг буюу банатанд орохороо дооч боотолд нь орчин. Тэгэхээр хосуураараа өргөж аваад нэг хөдөлгөөнөөр хөмрүүлээд тавьчихна. Тэгээ гадаргуу дээр нь том хий үүссэн байх юм бол ингээд чимхээд хийг нь гаргачаарай. Жохон ангаагаад байх юм бол сайхан чимхээд ингээд хунаад ингээд нийлүүлчих болно. Тэгээ сайхан хуурай гурил төрхийд энийгээ өрөөний температурт сайхан алчуур тавиад ингээд хөөлгөд орхичихно. Энд бол нэг доотал нь бол 3 цаг бол элбэг болно. Ягаад дөнгөж шинээр хийсэн хөрөнгөөр хийж байгаа талах учраас нэлээд удаан хөөх талтай байдаг.
Тийм учраас төвчээртэй хөөлгөн шилэн сав хөмрүүлж тавьж байгаа нь болохоор зэрэг камерын нүдэнд бид нар одоо яаж талах хөөж юм бэ гэдгийг харах зорилготой ингэж хийлээ. За тэгээд 100-нд орохосоо 40 минутын өмнө 100 халаана. Би бол 450 Фаранхайтын хэмдээр бол 100 халаадаг. Энэ нь бол Цельсиус градусаар бол 230 градус гэсэн үг. Тэгээд 100 халаахтаа 100 онгоолгож үзээрэй. Ширмэн 100-нд маань байна уу? Өөр янз бүр юм хийчих юу? Тийм болохоор заавал 100 онгоолгож үзэж байгаараа. Би бол сэрүүлэгтэй ажилдаг. Тэгээд сэрүүлгээ тавьчихдаг 40 минут. Тэгээд 100-аа нэг шалгаад дотор нь ширмэн 100 маань байна уу гэж харчаад тэгээд 100 халаадгаа. За ингээд 40 минут 100 маань халахад бол бүх эд ангиуд нь халаа, ширмэн тогоо маань халаад бэлэн болчдгийг. Ингээд зураг маань сайхан хөөчлөө энэ үнэхээр сайхан хөрөн гарсан байна. За одоо энийг 100-ндаа хийхэд бэлэн боллоо. Манай анхны таалах тэгээд парчмент цаасан дээрээ тавьж байгаад одоо зүслэг хийн. Тэгэхээр янз бүрийн зүслэг хийх арга яагаад зүслэг хийх тал дээр бол бичлэг байгаа. Тэрийг олоод үзээрэй. Тэгээд тэр талаар суралцаарай. Би бол зүгээр хамгийн ихний энгийн одоо зүслэг хийж 100-ндаа хийнэ. За тэгээд 100-ндаа хийхдээ ширмэн тогоонд хийн. Ширмэн тогоонд хийж байгаагийн нэг онцлог нь гэвэл талх маань ингээд ширмэн 100-нд орохороо халаад дээшиг хөөдөг. Тэр явцад чийг алгардаг. Ширмэн тогоо маань битүү штэ. Тэгэхээр нөгөө чийг маань эргээд талхныхаа зураг мөрөө ороод талхаа өшөө сайн хөөлгөж өгдгөө. Нэгэсэндөө нөгөө үйлдвэрлэлийн зориулттай уур гаргадаг зуухыг тэр орчныг одоо бүрдүүлж өгч байгаа гэсэн. Хэрэгцээ ширмэн тогоо байхгүй байх юм бол төмөр подносон дээр бол тавьж болно. Тэгээд доор нь төмөр савнд ингээ ус хийгэрээ. Тийм бол нөгөө ус нь ууршаад бас тэр орчныг бүрдүүлж байгаатай адилхан болно. За тэгээд талхныхаа 100-ндаа хийхдээ төмөр ингээд тавир байгаа. Тэрийгэ талхныхаа яг зуугныхаа голд байхаар одоо тавирныхаа өндөр намайг тохируулаарэ. Жохон доошоо байхдаа бас болдог. За тэгээд тагтаа 20 минут жигнэн. Тэгээд дараа нь тагаа аваад 20 минут жигнэнэ. За одоо нөгөө хамгийн анхны талх маань одоо ямар болж вэ гэдгийг харахад бэлэн боллоо. За одоо тагийг аваад үзье. Янзын сайхан хөөсөн байна. Маш гоё хөөсөн байна. Энэ бол үнэхээр сайхан хөрөн гарсан байна. Талх маань бол маш сайхан хөөсөн байна. Их урамтай, сайхан харагдчихээн. За тэгээд тагийг аваад та нарт одоо гаднаас нь харахад ямар байх вэ гэдгийг харуулах зорилгоор бичлэг хийлээ. Энд бол өнгө нь ингээд жоохон өөрчлөгдөж байгааг анзаарж байгаа байх. За ингээд бид нарын нөгөө хамгийн анх цоо шинээр хийсэн хөрөнгөний талх маань 100-наас гарахад бэлэн боллоо. Оо, яста янзын гоё. Үнэхээр гайхамшигтай гоё талх болж өнгө зүс гэж өстэй янзтай өнөр болстой гайхамшигтай. За энэ талх маань ингээд өргөд авахар сайхан хөөсгөр хөнгөн шинхэн тэгээд ингээд тогшоод үзэхээр сайхан хий үүссэн ийм сайхан талх болжээ. Цоо шин хөрөнгөөр хийсэн хамгийн анхны талх маань ингээд гарчлаа. За тэгээд энэ талх маань болохоор зэрэг нэлээ ингээд удаан өдөржингөө үргэлжилсэн янз бүрийн үе шатуудыг дамжижээд ингээд гарсан хөрөнгө маань ялхаага болохоор зэрэг жоохон төвчээртэй хүлээх их цаг орсон талх юм болсон. Тэгэхээр хичнээн ингээд удаан үргэлжилсэн ч гэсэн энэ сайхан амттай цоошин талх өөрт чинь бол маш сайхан дурсамж санамжийг үлдээх болно гэдэгт би бол үнэхээр эргэлзэхгүй байна. Тэгээд танаа гэрийнхэн магадгүй эргэн тойрных чинь энэ сайхан шин талхыг хараад үзээ. Тэгээд амсаад идээд бараг л эргээд харах хооронд чинь л талх чинь дуусцсан байж магадгүй. За тэгэхээр хэрэгтэй мэдээллүүдийг би доор оруулчин. Тэгэхээр та нар тэрийг дэлгэрүүлээд үзээрэй. За тэгээд энэ сайхан шинэ хийсэн талхаа амсаад ямар болсныг хэлье да. За талхаа зүсэж үзэж, гадна тал нь сайхан хорчгонсон. Дотор тал нь бол нэлээд сайхан тэм зөөлөн чиглэг. Талх маань жоохон бүлээнээрээ байгаа. За энийг зүсэж дотлох нь сайхан зөөл ингээд базаад үзээд буцаага тавихаар зэрэг агаар нь сайхан дүүрээд дотор тал нь сайхан зөөлхөн, гадна тал нь хорчгонсон. Талхаа ингээд тэр чигээр нь бацгаа буцаад хэвэндээ орж байгааз ийм сайхан талх болсон байна. Дөнгөж шинэ хөрөнгөний талх маш сайхан талх болсон байна. За тэгээ маасл түрхэж байгаа цөмөр амсч үзье. Бүр хараад л шүс гоожод байна.
Үнэхээр хэлэх үг жалга бүр өөрийн мэдлгүй л идээд байна. Gosh. Амар зөөлөн цэцгэр болж байна бүр. Би энэ талхыг одоо хийчлээ гэж үдээ гэсэн мэдрэмж заримдаа бүр тийм мэдрэмжинд хүртэл хүрдэг. God do it.